Хэрэв та бүхэн биднийг илүү их дэмжихийг хүсвэл энэ данс руу хандив илгээгээрэй. Таны дэмжлэгийн ачаар бид дараа дараагийн бичлэгүүдээ илүү хурдан, илүү чанартайгаар хүргэх болно. Тэр аимшигт мангасуудын довтлохооны дараа Хөлийн хотод дахин халдлага болсонгүй. Шархсан цэргүүдийг хурдан эдгэж тэр дор нь үүрэгт нь буцаасан байв. Ахлах Баатарт холимог мангасын хуйгийг ашиглан нуурсан ханыг нөхөж хамгаалалтын хэсэгтээ нэгтгэх даалгавар өгчээ. Тэр их хэмжээний довтлохоонд ялалт байгуулахад хамгийн том нөлөө үзүүлсэн хүн бол яах аргагүй Анна байсан. Гэвч тэр ухаан алдаад хэдэн 7 хоног өнгөрсөн ч одоо хүртэл сэрээгүй байлаа. Найтингейл өнөөдөр түүний нас бид хүрэх өдөр байх ёстой гэж хэлээд унтаж байхдаа үхэн гэдэгт бараг итгэлтэй байв. Учир нь нас бид хүрэх үеийн тэр өвдөлтийг зөвхөн сэрүүн байхдаа л тэсэж чаддаг аж. Тэр гунигтайгаар нүдэн дээр нь маш олон шулам амтан шиг харцагдаж, язгууртнуудын гаж зугааны төлөө удаанаар шатаагдаж, тамлагдан үхэж байсныг ярина. Азтай нэг хэсэг нь нийгмээс хол цөлөгдөн амьдарч, ариун уулыг хөөн тэндэгч тэр бол барьж чаддгүй холын мөрөөдөл байжээ. Гэхдээ тэр Аннаг бусдаас өөр гэж хэлнэ. Холбооны бусад эгчнараас ялгаатай нь түүнийг энд үнэхээр халамжилж, манай баатар үнэлж, зохих хүндэтгэл өгсөн. Найтингелийн хэлснээр энэ л ариун уулын жинхэнэ утга ажээ. Өөрөөр хэлбэл ялгуурлалгүй амьдрах амьдрал. Аннагийн хувьд тэр энэ бүгдэд аль хэдийн хүрсэн байв. Аннагийн тухай дурсамжууд манай баатрын толгойд цутхан орж ирнэ. Эхний өдрөөсөө л харуулсан түүний хүч зориг бас ханхугийн хажууд үлдэнэ гэж тангаргалсан тэр мөч хүртэл бүгд эргэн орж ирнэ. Тэр охины гарыг чанга атхан түүнийг хизээж алдахгүй гэсэн мэт зуурна. Яг шүн дунд болоход Найтингейл Аннагийн нас бид хүрх үйл явц эхэлснийг мэдэрч түүний биед буй эд шид хөдөлж эхлэхдээ зэрэгцэн ойролцоох лааны дүүл аимшигтай ногоон өнгөөр асна. Үүнийг хараад манай баатар чөтгөрийн сүнснүүдийн ажил юм болов уу гэж цочирдно. Гэвч Аннагийн биед нүдэнд харагдах өөрчлөлт огт байсангүй. Тэгтэл гинэт лааны дүл бүхөх шахан багсаж, ялангуяа бяцхан нанаг маш их түгшээн. Гэтэл тэр дүл ахин сэргэж өмнөхөөсөө ч илүү тод ногоон өнгөөр асахад тэнд байсан хүмүүр дахин гайхширна. Яг тэр мөчөд Анна нүдэ нээхэд бүгд шоконд орно. Ханхуу Роланд даруй дэрэгдэн очоод би чинь ямар өн гэж асууна. Аз болоход Анна тун зүгээр харагдаж байлаа. Тэр гайхширсан манай баатар руу гараа сунгахад хүү юу болохыг ойлгохгүй байтал түүний алганы дээр тод ногоондул дүрлцэн асна. Энэнд дахин бүгдийг алмааруулна. Ханхуу Роланд зориг гарган тэр дүлэнд аажуухан хөрөх мөчөд дүр зураг шууд офис руу шилжинэ. Тэнд манай баатар будилсан царайтай сууж байхад Найтингейл одоо Хөлийн хотоос явах цаг болсон гэж хэлнэ. Тэр Анна зөвхөн сэрээд зогсохгүй чөтгөрийн эзэмшлийг даван туулж чадсан нь огт тайлбарлашгүй. Хэний ч төсөөлөөгүй зүйл байсан гэж тайлбарлана. Түүний бодлоор Аннагийн шин чадвар болох тэр ногоон дүл нь одоо түүнд бүрэн захирагдаж оюун ухаантай нь төгс нийцэж байгаач. Анна халууныг нь хүсснээрээ өөрчилж хөдөлгөж бүр 5 маруудаас удирдах чадна. Гэхдээ ийм хүчтэй ид шидтэй мөртлөө тэр яаж тэр аимшигтай өвдөлтийг тойрч гарсныг Найтингейл одоо ч ойлгохгүй байв. Манай хүү харин хил дээрх тулаанд Анна бүх ид шидээ бараад доторх ид шидийн сав нь бараг хоосорсон байж магадгүй. Тийм болохоор чөтгөрийн өвдөлтөнд сул байсан байх гэж таамаглана. Шулмууд угаасаа ид шидийн оршихуй. Энгийн хүмүүсээс хүчээ нууцлах тусам тэр ид шид нь биедэнд хуримтлагцаар нас биед хүрэх үедээ яг даралтад цав шиг болж тэднийг шаналгадаг гэж тэр тайлбарлана. Найтингейл энэ онолыг нь логиктэй гэж үзэн толгой дохиж одоо холбоо руугаа яаралтай буцах хэрэгтэй гэж шийднэ. Өвөл ирчихсэн удахгүй олон шулам нас бит хүрэх гэж байна. Тэр амьд үлдсэн бүгдийг ханхуу Роландын хот руу авчирч Аннад хандсан шиг халамжлана гэж найдаж байгаагаа хэлнэ. Гэвч ханхуу Роланд түүнийг одоохондоо эндээ бай чөтгөрөөд үзэгдэхээ болж цаг агаар тогтворчтол жаахан хүлээ гэж ятгана. Найтингейл зүгээр л жуумалзаад холбоондоо ганц өдрөөр эрт хүрэхдээ хин нэгний амийг аварч болно. Дээр нь чөтгөрүүд намайг мэдэрч чадахгүй гэж тайлбарлана. Дараа нь ханхүү түүнээс өөрийн нас бид хүрсэн үеийнхэн тухай асуухад эмгтээ зүгээр л хаврын эхлэл байсан. Санаа зовох зүйлгүй. Тэр өвдөлтөд би аль хэдийн дасчихсан гэж хариулна. Гэсэн ч хүү замдаа болгоомжтой яваарай гэж захина. Явахынхаа өмнө Найтингейл Роландад сүүлчийн удаа хүндэтгэл үзүүлээд урдын адил гинэт ор мөргүй алга болно.
Түүний ингэж гинт гарч ирж, гинт алга болдог зуршилд манай баатар хизээж дуртай байгаагүй болохоор дахиад л эвгүй мэдрэмж төрнө. Тэр суудалдаа эргэн суугаад хэрв шулмуудын тухай өөрийн онол нь үнэн бол энэ бүхэн асар том эргэлт болно гэж бодно. Дараа нь уртаас урт хийх ажлын жагсаалтаа хараад өөрийг нь уул овоо шиг их ажил хүлээж байгааг ойлгоно. Гэтэл юунаас эхлэхээ бодож амжаагүй байхад зөвлөх нь яаралтай мэдээтэй орж ирэн Лонгсонг цайзаас илж ирсэн гэж хэлнэ. Улаан үстэй элч ер бусын их сандарсан харагдах тул ханхуу Лонгсонгт асуудал гарсан юм биш байгаа даа гэж бодно. Захиаг уншаад түүний нүд доморч хаан нас баржээ. Улаан үстэй элч яаран тайлбарлаж өөрийгөө Дюк Райны тушаалаар ирсэн 5 жилийн сорилтын хааны зарлиг дууссан одоо Тимоти Уимблдон Грей Каслын шинэ хаан болсон гэж хэлнэ. Тэр бас Тимоти ханхуу Роландыг шинэ нутаг дэвсгэр шинэ албан тушаалаар шагнахыг хүсэж байна гэж хэлэхэд манай баатар бүр шоконд орно. Хэсэг хугацааны дараа хөгшин зөвлөх нэгдүгээр ханхуугийн гарт хаан амиа алдсан дэмэгнээд одоо яах вэ гэж асууна. Ханхүү энэ бүх нөхцөл байдал дэндүү с ижигтэй учраас шууд итгэж болохгүй. Эхлээд хоёр их чихээ хөдөлгөөнийг ажиглаж байж шийднэ гэж хэлнэ. Тэр 5 дугаар гүнж яг юу бодож байгааг сайн мэдэхгүй ч эрсдэлтэй алхам хийх хүн биш гэдэгт итгэлтэй тул түүний хөдөлгөөнийг дагахаар шийднэ. Мөн эрх мэдлийн ийм өөрчлөлтийн дараа нийслэл заавал үүмэн самуунд орно гэдэгт итгэлтэй байсан тул хамгийн чухал зүйл нь өөрсдийн гэр бүлүүдийг хамгаалах явдал гэж үзнэ. Тиймээс тэр зөвлөгтөө ахлах баатар болон шилтгэний бүх ажилтнанд гэртээ захиа бичгэж дамжуулахыг хэлнэ. Хүн бүрийн гэр бүлийг өөр хотууд руу нууцаар гаргах хэрэгтэй байлаа. Зөвлөх энэ анхааралтай шийдвэрт нь гүнээ талархна. Ханхүү мөн хотын металлыг цааш экспортлохоо болж зөвхөн Эрдэнэс чулуу, жирийн чулууг л Вилов хотод зарна гэж хэлнэ. Учир нь тэр металлаа өөртөө үлдээн илүү олон машин хийхэд ашиглахыг хүсэж байв. Үүнээс гадна тэр илүү олон энгийн иргэдийг армид нэгтгэж зохих ёсоор сургах төлөвлөгөөтэй байлаа. Улаан үстэй элчин авчирсан мэдээг дотроо бодоход манай баатарт энэ нь бараг л гинэт ирсэн аз завшаан шиг санагдана. Роланд хөлийн хоттой суучих бол заавал хэн нэгэн түүн рүү дайрах болно. Жишээ нь Лонгсонг цайзын Дюк Райн. Өтгөрүүдийн сар дуусмагц Дюк Рэшийн шин захиргааны дор хаант улсын баруун хэсэгт нөлөөгөө тэлхийг оролдоно гэдэгт тэр бараг эргэлзэхгүй байв. Энэ нь яг Роландыг хүссэн зүйл байлаа. Түүний хамгийн чухал зорилго бол ажил дүржилт. Гэвч хамгийн их дутагдж байгаа зүйл нь хүн хүч байсан. Хөлийн хотын хүн ам ердөө 2000 орчим учир ажиллах хүч хүрэлцэхгүйгээс төслүүд нь томорч чаддаггүй. Боол худалдаж авах авьяастай хүмүүс элсүүлэх, төрөлтийг нэмэгдүүлэх гээд олон санаа бодит бус санагдана. Харин хэрэв Лонгсонгийн бэхлэлтүүдийг эзэлж чадвал тэр олон чөлөөлөгдсөн хүмүүсийг авч дээр нь их хэмжээний баялаг хоримтлуулж чадна. Ингэснээр шингээл тамархан болно. Дайран эзлэх бол хүн ам өсгөх, баялаг цуглуулах хамгийн сайн арга байлаа. Мэдээж бүхэл бүтэн Лонгсонгийн цайзыг сорих нь асар том төвөг. Тиймээс одоогоор тэр Найтингейл шулмуудыг дагуулan эргэж ирэхийг л хүлээхээс өөр аргагүй байв. Дараагийн дүр зурагт бид хойд улсын нуруунд очино. Найтингейл нэг хонглоор доош алхаж явхад нь ургасан үндэстнүүд гарч ирэн гарцыг нь таглана. Найтингейл тэр дороо өөрийгөө танилцуулахад навч химээх эмэгтэй үндсүүдэд татан авч найз нь буцаж ирснийг хараад баярлана. Хэдэн үг солилцсны дараа навч Эрон эсвэл Эшли хоёрын нэг нь нас бид хүрх үеэ давж чадалгүй өнгөрсөн гэж хэлнэ. Ингээд тэд гунигтай зүйл дээр удаан саадахгүй байхаар шийдэж дотогш орно. Найтингейл найз Вендитэйгээ уулзахыг тесэн ядан хүлээж байсан бөгөөд Вендиг дуудахад тэр эргэн хараад Найтингейлийг халуун дотноор мэндэлж тоглоомоор Вероника гэж дуудана. Венди Найтингейлийн гарыг атгахад Найтингейл баг зэрэг улааж би өмнөгчгээ сул дорой охин биш болсон Вероника гэж дуудуулахыг хүсэхгүй байна гэж хэлнэ. Венди өнгөрснөө үгүйсгэж болохгүй тэр бол чиний нэг хэсэг гэж хариулна. Гэсэн ч Найтингейл найзтайгаа дахин уулзсандаа баярлаж хоёулаа чанга тэврэлтэнэ. Венди дараа нь Аннагийн талаар асууж Найтингейл түүнийг нас биед хүрэх үеийг нь давхад тусалж чадсан уу гэж лавлана. Найтингейл инээмсэглээд Аннад аврагдах хэрэг огт гараагүй. Бүр эсэргээрээ тэдний олж мэдсэн зүйл бүх шулмын амьдралыг өөрчилнө гэж хэлнэ.
Хэсэг хугацааны дараа тэр эгч нартай ханхуугийн тухай ярьж, хөлийн хотод шулмуудыг ямар ч ялгуурлалгүйгээр байлгаж байгаа гэж тайлбарлана. Венди эхэндээ үүнд огт итгэхгүй. Харин Найтингейл тангараг тавих шахам ханхуу зүгээр ярьсан төдий биш. Анна нана хоёрыг аварсан. Мөн шулмуудыг чөтгөр эзэмддэг гэдэгт огт итгэдэггүй. Шулмууд хүчээ өөрсдөөсөө авдаг гэж үздэг гэдгийг хэлнэ. Найтингейл өөрийн худлыг үнэрлэдэг чадвараа сануулад тэр ханхуу ноцтой хүн гэдгийг хэлж байхад нь итгэж болно гэж тайлбарлана. Тэр цааш нь ханхуу шулмуудыг хамгаалж шаардлагатай бол сүмтэж сөргөлдөн гэж хүртэл хэлдэг тухай ярина. Дараа нь уурын хөдөлгүүрийн зураг төслүүдийг гаргаж ирээд ариун уултай өрсөлдөхөөс орогнох газар байгуулж болно гэдгийг баталахыг оролдоно. Гэвч Найтингейл яг энэ Деважингийн зураглалыг зурж байтал ногоон үстэй нэг эмэгтэй орж ирээд бүгдийг дуугүй бай гэж хашгирна. Тэр эмэгтэй тэдний багш бололтой бөгөөд Найтингейл тэр дороо толгой бүхийн хүндэтгэл үзүүлнэ. Багш нь Найтингейлийг таагүй ширтээд тэгэхээр насан турш хөөцөлдөж ирсэн ариун уулч нь зүгээр л хоосон яриа байсан гэж хэлэх гээд байна уу гэж асууна. Дараагийн дүр зурагт бид шинэ хан Тимотитой байна. Түүн дээр нэг баатар Тэнгэрийн шийтгэл хэмээх чулуу авчирна. Энэ нь чөтгөрийн хүчний эсрэг эцсийн зэвсэг гэж яригддаг аж. Нөгөө баатар сүмийнхэн энэ чулуу шулмуудыг олон жилийн турш дарахад ашиглаж ирснийг баталсан гэж өнгөрнө. Гэвч Тимоти ууртай байж аав нь амиа хорлоход шулмууд буруутай гэж үзнэ. Тэр баатарт шулмуудыг цаашид ч барьж нийслэлийг бүхэлд нь нэгж гэж тушаана. Энэ хооронд бид дахин Найтингейл рүү буцаж ирэхэд тэр хүзүүндээ нөгөө шулмын хүч дарагч чулууг зүүж багнад уяатаа сэрнэ. Тэр өөрийгөө яаж ийм байдалд орсныг ойлгох гэж оролдоно. Дараа нь бид буцаад ногоон үстэй эмэгтэй ханхүү шулмуудын талд орж байна гэсэн санаанд галзууртлаа ууралсан мөч рүү очино. Тэр шулмууд олон зууны турш хавчигдаж алагдаж ирсэн тухай ярьж Нитингейлийг ханхууд гуртагцсан гэж зэмлэнэ. Түүний үзлээр нас бийт хүрэх үеийн өвдөлт бол шулмын бие сэтгэлийг шалгадаг ариун сорил бөгөөд зөвхөн үүнийг давсан хүмүүс л жинхэнэ хүч авч ариун ууланд мөнхийн амар амгалан олдог аж. Нитингейл тэр эмэгтэй ийм их зовлон шаналлыг зүгээр л нэг шалгалт мэт авч үзэж байгааг ойлгоод цочирдно. Мөн маш их өвдөлт тэсэж байгаад амиа алдсан эгч нарыг нь зүгээр л шалгуурт тэнцээгүй хүмүүс гэж үзэж байгаад улам их бухимдана. Тэгээд багш нь Найтингейлд өөрийн мунхаглал болон алдаандаа уучлал гуйх сүүлчийн боломж олгож байна. Тэгвэл өршөөнө гэж хэлнэ. Гэвч Найтингейл бууж өгөхгүй хിവэр үлдэж зөвхөн өөрт нь итгэж буй эгч нарыг л дагуулan явна гэж хэлээд гарахыг оролдоно. Тэгтэл гинэт нэг могой түүний хөлийг ороож хариу үйлдэл үзүүлэхээс өмнө чулуу мэд хөшөөж үлдэг хорт тарилга шиг зөвлөлд хорлогдсон ухаан алдна. Ийхүү сэрэгтэн тэр одоогийнх шигэ уяатай болсон байжээ. Хоёр эмэгтэй нүүр тулсан тэр мөчөд Найтингейл та нар тэр тэнгэрийн шийтгэл чулууг өөрсдөө итгэдэггүй байж яагаад хэрэглэж байгаа юм бэ гэж сануулна. Могоотой эмэгтэй зүгээр л энэ бол дуулуургүй хүүхдүүдийг шийтгэх хэрэгсэл гэж хэлнэ. Тэр мөн Венди түүнийг язгууртнуудын гараас аварсныг сануулж харин одоо Найтингейл тэр сайхан сэтгэлийг нь хариулахын оронд бүгдийг бохир язгууртнуудад зарж тэдэнтэй харилцаагаа сэргээх гэж байна гэж буруутгана. Найтингейл ийм зориг байхгүй гүгүйсгээд эгч нартаа өсөглөн нас бийд хүрхийн зовлонгоос айлгүйгээр чөлөөтэй амьдрах боломж л өгөхийг хүсэж байна. Хүн бүр өөрийн замаа сонгох хэрэгтэй гэж хэлнэ. Тэр хөлийн хот хэр их өөрчлөгдсөнийг ярьж авчирсан уурын хөдөлгүүрийн зураг төсөл бол зөвхөн олон гайхамшигын нэгэн төдий гэж онцлно. Могоо эмэгтэй хамраа сартаалгаад би энэ зураг төслийг юусоо ойлгохгүй. Нэг ширхэг төмөр өөрөө амьд юм шиг хөдлөнө гэж байхгүй. Би тийм мулгуй хүн биш гэж хэлээд түүнийг шууд гал руу шиднэ. Дараа нь тэр халсан хутгийг авч Найтингеилийн хүзүүнд тулгаж шулмын холбоог хуурч мэхлэх гэж оролдсондоо уучлал гуйх сүүлчийн боломж чинь энэ шүү гэж хэлнэ. Хэрэв Найтингейл бууж өгөхгүй бол зүрхийг нь сүлбэж бусдад жишээ болгоно гэж занал хийлнэ. Үхэлтэйгээ нүд тулан зогсож байсан ч Найтингейл юр бууж өгсөнгүй. Толгой бүхийхөөсөө илүү тэр хутгийг шууд зүрх рүүгээ авахыг дээр гэж үзнэ. Яг тэр үед Венди орж ирэн тэд аль хэдийн хит олон ихчээ алдсан. Дахиж нэгийг алдах эрхгүй гэж хэлнэ. Могоо эмэгтэй уурлан. Тэгэхээр Венди ч бас Найтингеилийн худалд итгэж байна уу гэж асууна.
Венди үгүй гэж хариулаад өөрөө хөлийн хот руу явах бодолгүй ч Найтингелийн хэлсэнчлэн хүн бүр өөрийн замаа сонгох хэрэгтэй гэдэгтээ санал нийлж байгаагаа хэлнэ. Дараа нь Венди Найтингелийг дагаад тэр хот руу явах хүн байна уу гэж асуухад хэн ч юу ч хэлсэнгүй. Үүнийг харсан Венди тэгвэл Найтингейлийг ганцаараа нь явуулчих. Тэр бүлэгт хор хүргэсэн юм байхгүй шүү дээ гэж санал болгоно. Бусд нь ч зөвшөөрч багштай Найтингейлийг сулалчих гэж хэлнэ. Гэтэл багш нь бүр ухаанаа алдсан мэт болж Найтингейлийг тавьж болохгүй тэр сүмд тэдний нуугдаж байгаа газрыг хэлчихэж магтгүй гэж ойрлно. Тэгээд хутгаа далаагаад дайрах гэж байхад нь Венди урдуур нь орж зогсоон болиулна. Венди зоос шүүрч аваад Найтингелийн хүзүүндэх хүч дарагч чулуу руу хүчтэй шидэж бут цохино. Багш уурлан могоогоо ашиглан Вендигийн гарыг хазуулна. Гэхдээ дараагийн мөчид Найтингейл хөдөлж багш нь ямар нэг зүйл ойлгож амжаагүй байтал цээжинд нь илд зогдож өвдөлтөөр орилсоор газар ундаг. Бусд нь хариу үйлдэл үзүүлэхээс өмнө Найтингейл Венди хоёр алгуур алга болж хонгилоос гарч чадна. Вендигийн бие сайн биш харагдана. Могоод хазуулсан хорн гар даган тархаж байв. Хорн цааш тархахаас сэргийлэхийн тулд Найтингейл дургүйхэн ч гэсэн хутгаа гаргаж Вендигийн гарыг тастан авна. Тэр тасарсан гарыг өөртөө авч явна. Учир нь нанаа удахгүй түүнийг буцаагаад эдгэж чадна гэж итгэж байв. Тэд маш удаан алхаж энд ирэхдээ 3 өдөр зарцуулсан байлаа. Вендиг тээж явах нь замыг бүрч удаашруулж, дээр нь тэр их цус алдсан байсан тул Найтингейл Венди дахин 3 өдөр тэсэхгүй байх вэ гэж айна. Гэвч түүний энэ айдас дэмий болж гинт нэг танихгүй хүн гарч ирэн туслахад бэлэн гэдгээ хэлнэ. Анх харахад эрэгтэй хөвгчийг харагдах ч үнэндээ охин байв. Тэр Найтингейлд бүү сандар. Миний нэр Аянга. Би саяхан шулмын холбоонд орсон гэж хэлнэ. Найтингейл энэ иршүүд охинд болгоомжтой хандаж чамайг Кара явуулсан юм уу гэж асууна. Аянга мөрөө хавчаад намайг танихгүй байгаад гайхах зүйлгүй. Би байнга гадуур тэнүүчилж явдаг гэж хэлнэ. Тэгээд энд ирсэн шалтгаанаа шулуухан тайлбарлаж Найтингеилийн өмнө хэлсэнчлэн хүн бүр өөрийнхөө амьдрах ёстой. Би ч гэсэн өөрийн сонголтоор Найтингейлтэй хамт явж байна. Энгийн л зүйл гэж хэлнэ. Тэр бүх машин техник, тесэрдэг динамитын тухай сонсоод маш их догдолж байлаа. Найтингейл дотроо адал явдалд ийм дуртай хүн яагаад холбоонд орсон юм бол гэж гайхна. Аянга түүнд ариун уулыг олох явдал өөрөө том адал явдал. Гэхдээ холбоо дандаа ном судартай Карач байнга ном дотор булшлагдчихсан байдаг гэж тайлбарлана. Найтингейл түүнээс чи тулалддаг юм уу гэж асуухад Аянга толгой дохин. Би нисэж чаддаг гэж хэлнэ. Гэхдээ тэгж бодож байсан ч тэр их ачааг өөрсөн мөртөө бараг хөдөлж чадахгүй байв. Эцэст нь арай гэж хүчээ төвлөрүүлж аажмаар агаарт хөвж эхэлнэ. Тэр иршүүд охин дараа нь Найтингейлээс чи Вендиг их удаан мэдхүү. Тэр бааз дээр чамааг Вероника гэж дуудсан шүү дээ гэж асууна. Найтингейл тийм. Бидний холбоо нилээд эртнийх гэж хэлээд холбоонд орохоос өмнө хүмүүс өөрийг нь яг л хүүхэлдэй шиг ашигладаг байсан. Харин Венди л түүнд яаж амьдрахыг харуулсан гэж ярьж эхэлнэ. Тэр 13 настайдаа Силвер хотод гэр бүлтэй байсан ч энгийн иргэдийн бослохын үеэр эцэг их нь алга болсон гэж дурсна. Тэгээд авга ах нь түүнийг болон дүү Хайдыг авч үлдсэн нь тэржил шулмын чадвар нь анх сэрсэн үе байжээ. Гэвч авга ах нь түүний нууцыг тэр дороо олж мэдээд Хайдаас нь салган тусгаарлаж чадварыг нь сургах нэрээр түгжинэ. Хэрв түүний зааврыг биелүүлэхгүй бол Хайд хохирно гэж сүрдүүлсэн тул тэр үнэхээр алуурчин болж хордуулах, отолд хийх гээд бүхий л муу ажлыг хийдэг болсон байв. Гээлийн гэр бүлийн хөрөнгө нэмэгдэх тусам түүний гарч бусдын цусаар улам их будагдж байлаа. Хамгийн муухай нь түүний чадвар ийм төрлийн ажилд хэтэрхий төгс таардаг байсанд оршино. Эцэст нь тэр хайдтайгаа дахин уулзахад хайд өөрийг нь хүйтнээр түлхэн шулам эгчтэй байснаас байгаагүй дээр байсан гэж хэлжээ. Үүний дараа Найтингейл дотроо бүрэн хугарсан байв. Түүнээс хойш торны төмөр түүнийг тогтоож чадхаа болж тэр суллагдан гарч авга ахаа алж ямар ч зориггүй тэнүүчилж явахт нь Венди тааралцсан байна. Венди түүний хүйтэн ертөнцид дулаан оч шиг орж ирсэн аж. Тэр Вендитэй хамт холбоонд очиж тэнд бусад чулмуудтай танилцаж багш Карач бүгдд нь түшиг тулгуур болсон гэж дурсна. Одоогийн мөчид Аянг Кара бүр галзуурчихсан байна гэж хэлээд шулмуудад үнэхээр санаа тавьдаг ханхуу байдаг гэдэгт итгэхэд хэцүү байгаагаа нэмж хэлнэ. Эцэст нь тэд хөлийн хотод хурж ирэхэд танил тэр жижигхэн байшин дотор орж ирнэ. Манай баатар тасралтгүй найтаж хин намайг ингэтлээ бодоод байна гэж гайхаж суутал гинэт нэг шууган гарч эргэн хартал Найтингейл нөгөө хоёр охинтой хамт байшин руу дайран орж ирээд бараг тэдний хөл дор унчихна.
Анна тэр даруй байрлал авч урилгагүй ирсэн эдгээр хүмүүсийг угтахад бэлдэгч Найтингейл Манабаатарт даруй нанаг авчир гэж хашгирна. Нана Вендигийн шарахыг үзэж байхад Манабаатар холбоонд яг юу болсон болохыг ойлгохгүй. Найтингейл яагаад ердөө 3 шулам дагуулж буцаж ирвэ гэж гайхна. Чөтгөрөөд дайрсан юм уу амьд үлдсэн нь ердөө 3 хүн юм болов уу гэж бодно. Аянга зүгээр гэж хариулаад Найтингелийн ярьснаар ханхүү үнэхээр шулмуудад санаа тавьдаг сайн хүн юм байна гэж хэлнэ. Өөрөө ч холбооны бусад хүмүүсийн адил эхэндээ итгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрнө. Дараа нь тэр хорвоо угаасаа хачин хүмүүсээр дүүрэн эмчин ийм ханхүү байхад гайхах зүйлгүй гэж тоглоомоор хэлнэ. Хачин хүн гэж дуудуулах манай Баатарт нэг их таатай санагдсангүй. Тиймээс тэр зүгээр л нүдэ эргэлдүүлнэ. Тэгээд гол яриандаа орж холбоо довтлогоонд өртөөгөөг ойлгоно. Тэр үед аянга бүх зүйлийг тайлбарлаж эхлээд тэднийг хинч тайраагүй Вендиг өөрсдийн багш Кара гимтээсэн гэж хэлнэ. Дараа нь тэд яаж энд хурж ирснийг бүгдийг нь ярьж өгнө. Шүн боломгц ханхүү Роланд өрөөндөө буцаж иртэл Найтингейл шүний хувцастайгаа түүний орон дээр хөвтөж байв. Ханхүүгийн царай шууд халууд өгөж янз бүрийн зүйл бодож эхлэх шахна. Магадгүй Найтингейл түүнд арай ойртоход бэлэн болсон юм болов уу гэж хүртэл төсөөлнө. Гэтэл гинэт Найтингейл босоод түүн рүү алхахад манай Баатар бараг ухаан алдах шахан хаалга руу шахагдана. Тэр яаран чи хүссэн хугацаагаар амар зүгээр л сайн амрах хэрэгтэй гэж хэлнэ. Гэвч Найтингейл түүний өмнө өвдөг сөхрөн сууж тун ноцтой өнгөөр өөрийгөө Вероника Гил хэмээн танилцуулж одооноос түүнд үнэнчээр зүтгэн гэж тангарахлана. Тэр ямар ч тушаалыг нь биелүүлж чөтгөрөөдтэйч бай, өөр ямар ч аюултай нөхцөлд ч бай түүний талд тулалдаж сүүлчийн амьсгалаа хүртэл хамт байна гэж амлана. Холбоондоо урам хугарсан Найтингейл шулмуудын ирээдүйн төлөө манай Баатарт хандаж буйд манай Баатар гайхсангүй. Тэр нэг ч хором алдалгүй түүний гараас элтийг нь авч түүнийг албан ёсоор өөрийн баруун гар болгож томилно. Дараа нь жинхэнэ нэр чинь Вероника юм уу гэж асуухад Найтингейл одоо танаас нуугаад байх шалтгаан алга гэж хэлэн толгой дохино. Дараагийн дур зурагт бид Вендитэй уулзна. Манай Баатар түүнд нэг гэрээ санал болгож хэрв хүсвэл Хөлийн хотод үлдэж өөрт нь ажил гэж хэлнэ. Хэрв зөвшөөрвөл гарын үсгээ зураад орохтол хангалттай сайн цалин өгнө гэж амлана. Мөн тэр шулмуудыг нас бийд хүрэх үеэ ямар ч өгдөлтгүй дагуулах нэг арга олсон байж магадгүйгээ хэлэхэд шин шулмууд үнэхээр гайхна. Дараа нь гадаа гарч ирээд манай Баатар энэ нь одоогоор ердөө өөрийн таамаг төдий гэдгийг хүлээн зөвшөөрнө. Тэр шулмуудыг ид шидийн сав гэж тайлбарлаж, нас ахих тусам ид шидэн дотор нь хуримтлагцаар нас бийт хүрэх үеэрээ халин бие рүү дайрдаг гэж хэлнэ. Аннаг жишээ болгон дурдан тэр энэ бүхнийг давж чадсан шүү дээ гэж онцлно. Шулмуудыг чөтгөр эзэмддэг гэдэг бүх яриаг тэр утгагүй зүйл гэж няцааж харин тэд дотроо байгаа ид шидээ тогтмол гаргаж тэнцвэрээ хадгалж чадвал өвдөлтийн хэмжээгч бас удирдах чадна гэж үзэж байна. Тэр шулмууд Хөлийн хотод аюулгүй орогнох газар олж хүчээ чөлөөтэй ашиглаж хинч ялгуурлахгүй занл хийхгүй орчинд амьдарч чадна гэж амлана. Хэрв түүний энэ санаа үнэн болох юм бол тэд яг энэ Хөлийн нутагт өөрсдийн ариун уулыг байгуулж чадна гэдэгт итгэлтэй байв. Венди аль хэдийн зөвшөөрч хаанаас эхлэх вэ гэж асуухад манай Баатар маш энгийнээр хүчээ байнга ашигла бүрэн хянаж суртлаа дадлага хий гэж хэлнэ. Ханхуу шинээр ирсэн шулмууд болон тэдний ид шидийн бэлтгэлтэй завгүй байх үед Нана Анна хоёр саяхны үйл явдлуудын талаар ярилцсан. Нана Вендигийн салхины ид шид аянгийн нисдэг чадварт үнэхээр гайхсан байлаа. Тэр чадвар нь Вендигийн амийг хүртэл аварсан шүү дээ. Аннаач дэрэгдэн ийм олон эгчтэй болсондоо баяртай байгаагаа хэлнэ. Гэвч Нана Найтингейл манай Баатар руу их дулаахан харцаар хардаг болсон гэдгийг анзаарсан байна. Энэ бол огт үл тоож болох зүйл биш гэж сануулна. Анна Нана юу яриад байгааг юусоо ойлгохгүй байхад бяцхан Нана найзыгаа дараа нь сануулсангүй гэж намайг буруутгаж болохгүй шүү. Чи яарахгүй бол Найтингейл манай Баатрыг булаагаад авчхаж мэднэ гэж хэлнэ. Гэтэл гинэт тохиолол хангинан дугарч асуудал гарсныг илтгэнэ. Манай Баатар шууд ханан дээр гүйж очин цэргүүдтэйгээ нийлнэ. Тэр нүдэ онилгон аюулыг хайж харах чихэндээ ямар ч чөтгөр харагдахгүй. Ханхүү энэ худал дохио байсан юм биш байгаа даа гэж бодоод дохио өгсөн анчнаас юу болсон талаар асууна. Анчин түүнд сайн хараач гэж хэлэхэд манай Баатар хараагаа төвлөрүүлж аажмаар харанхуй манан шиг бөөгнөрсөн зүйлийг анзаарна.
Сайн харамгацаа яг нүдний өмнө нь холимог мангас байгааг мэдээд бүр цочирдно. Анчин эн чин хэдэн жилийн өмнө намайг бараг алах шахсан яг тэр холимог мангас мөн гэж хэлнэ. Үүнийг сонсоод хүү бүхнийг холбоно. Энэ мангас жирийн аратнуучиг гүйж ирээд өгчгдөг мулгуу амьтан биш. Харин тодорхой хэмжээнд ухаантай аж. Тэр олон жил амьд үлдэж чадсан аюул мэдрэх бүртээ ухардаг байжээ. Мангас хан руу ойртож ирээд гинт зогсоход бүгд бодлоо. Гэтэл санаанд оромгүйгээр тэр агаарт өсөрч ханхүү цэргүүдтэй тэр дорн довтол гэж тушаана. Гэвч тэд юу болоод өнгөрснийг ч ойлгож амжаагүй байхад мангас аль хэдийн агаарт хөрч ханхүүгийн дээрх хан руу бууж амьдсан байв. Манай баатар тэр мангас ханы хамгийн сул хэсгийг яг онож сонгосныг хараад бүр алмаарч энэ амьтан ухаантай гэдэг дээр үлдсэн сүүлчийн эргэлзээнд чарлана. Мангас ханы нөгөө талд гарч амжихад цэргүүд тэр нь хот руу явж байна гэж мэдээлнэ. Ханхүү энгийн иргэдийн 2 дугаар дивизийн армийг өөртөө нь хамт хөдөл гэж тушааж нөөц дивизийг одоохондоо хан дээр байрлуулахыг зааварлана. Манай баатар салаагаа дагуулan хот руу хөдөлж эдгээр мангасуудын ухааныг дутуу үнэлснээ дотроо харамсна. Эцэст нь тэд мангасын байгаа газарт хурч ирэхэд тэр аль хэдийн нэг хүнийг хот дотор амьдаран залгичихсан гэсэн аимшигтай мэдээ сонсно. Нүднийх нь өмнөх цусны мөр манай баатрын нуруу руу хүйт таалгагч тэр айдаст авталгүй хүн бүрийг өндөр сонор сэрэмжтэй байхыг тушаана. Мангас дахин гарч ирэн бас нэг энгийн иргэнийг шүүрч авахд ханхүү Роланд тэр даруй бүгдэд болгоомжтой байхыг анхааруулна. Цэргүүд мангасын эсрэг бараг л аргаа барах болно. Иргэдийг ончихгүй гэж айгаад бууга ашиглаж чадахгүй. Дээрэс нь энэ аимшигт зүйлд ойртож чадсангүй. Төмөрс өх цэргүүдтэй дээвэр болон өндөрлөг газар руу гарч энгийн хүмүүсийг онулгүйгээр нарийн онил гэж тушаана. Цэргүүд тэр даруй дээврөө давирч байрлалаа эзэлнэ. Хэдийгээр байдал хүнд байсан ч цэргүүд мангасын томорсон толгой дээгүүр буудаж амжина. Гэвч оновч нь жаахан зөрнө. Мангас ууртаагаар эргэн хармагц төмөрсөх ойртон орж ирээд толгоор нь шууд буудаж эцэст нь энэ мангасын авсан гимгүү амьтдын өшөөг авч чадна. Грей Каслын хойд хэсгийн Хермесийн хамгаалалтын бүсэд нэг авраг мутант амтан өндөр ханны зүг мөлхөн ирнэ. Хан дээрх баатрууд тэр ойртож буй мангасын хэмжээг хараад айсандаа дагчиж байв. Тэр амтан эцэст нь дээвэр дээр гарч ирмэгц шүлсээ гоожуулан ойр хавийн хүмүүсийг хараад шууд тогтолдог. Ямар ч эргэлзээгүйгээр тэр авраг амаа ангааж гидснээсээ бүхэл бүтэн мангасуудын армийг гадагш гаргаж эхэлнэ. Цэргүүд өөрсдөө гарцгүй хавханд орсноо ойлгоно. Гэсэн ч тэд тэр даруй эсрэг зүг рүү гүйж эхлэх бөгөөд тэнгэрт нисэхнийг аратанч тэднийг даган мөрдөнө. Эцэст нь тэд дотоод хотын хойд хананд хүрэхэд хаалга нээгдэхийг хүлээхээс өөр аргагүй болно. Тэнд нэг эмэгтэй тэдэнд гаднах хот бүхэлдээ мангасуудад зүйдсэн одоо сүмийг хамгаалах ёстой. Гэхдээ цөөн хідэн цэрэгтэй. Мангасууд араас нь нэхэж яваа энэ нөхцөл байдал тийм ч сайнгүй байгааг тайлбарлана. Гэтэл тэр эмэгтэй гинэт улаан юм гаргаж ирээд цэргүүдэд үүнийг уугаад дайснуудыг устгах гэж тушаана. Цэргүүд ямар ч эргэлзээгүйгээр тушаалыг нь дагаж эмийг залхимагц биеэр нь асар их хүч гүйж мангасуудын эсрэг ураг шалхаж эхэлнэ. Гэвч тэдгээр мулгуу цэргүүдийг тэр мангасууд нядлахаас өмнө хаалга эцэст нь нээгдэж тэндээс их л бардам нэг хүн гарч ирнэ. Тэр өөрийгөө шүүлтийн армийн хүн гэж танилцуулж бүгд зам тавь гэж тушаана. Эдгээр цэргүүд толгооноосоо хөл хүртэл хатуу хуйг өмссөн. Яг л шилдэг баатрууд шиг харагдаж байв. Нөгөө эмэгтэй энэ гинтийн шүүлтийн арим гэдэг зүйлд маш их гайхаж тэд ер нь хин юм бэ гэдгийг ч мэдэхгүй байлаа. Тэр жирийн хүмүүс холимог мангасуудын эсрэг ямар ч боломжгүй гэж бодож байсан ч одоо эдгээр цэргүүд үнэхээр чадaltaй юу? Эсвэл хоосон сүржигнэл үү гэдг нь удахгүй тодорхой болох гэж байв. Мангас болон шүүлтийн арим нүүр тулмагц Тэнгэрийн мангас тоош шунгана. Газарт байсан нэг баатар тэр авраг хурц сарвууг нь гараараа шүүрэн авч нөгөө баатар нь байрлал аваад Тэнгэрийн хурдтай жад шидэж мангасын толгойг нэвт сүлбэнэ. Эмэгтэй тэр цэргүүдийн хурд хүчийг хараад бүр алмаарч энэ нь холимог мангасуудын хүчтэй тэнцэж байгааг ойлгоно. Өнөөдрийн бичлэгийг хийхэд үнэхээр их дэмжлэг үзүүлсэн Инх сайхан Батбачир танд маш их баярлалаа.